Гайлын холбооны улсын мал эмнэлгийн шинжээч 14 өдрийн хугацаатаагаар Монгол улсад ажиллаж байна. Энэ удаагийн шинжээчдийн ажлын зорилго нь гайлын холбооны орнууд буюу Беларусь, Казахстан, Оросын холбооны улсад мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлт гаргасан үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, мал эмнэлэг, үндэсний аюулгүй байдлыг хариуцан ажилладаг төв орон нутгийн байгууллага мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаанд магадлага хийх гайлын орнуудад импортлох махны мал эмнэлэг ариун цэвэр хүнсний аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөх явдал юм байна. Бид бол энэ албан томилтоос бол нэлээд эерэг үр дүн хүлээж байгаа. Тэгээ цаашдаа бид зөвхөн одоо энэ удаа бол мах одоо нийтлагааны тийм ээ зөвхөн одоо нийтлагаа яадаг энэ одоо мах комитетыг оруулсан. Цаашдаа мөн одоо энэ бизнес эрхлэгчид үйлдвэрлэгч нар бид нар тавьж байгаа саналын үгээр бас Оросын холбооны улсын зах зээл дээр бид нар боловсруулсан бүтээгдэхүүн, дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн гаргах бас боломж байна гэдэг асуудал тавьж байгаа. Тэгэхээр бид Оросын холбооны улсын мал эмнэлгийн департаменттай цаашдаа хамтын ажиллагаагаа үргэлжлүүлээд мөн зөвхөн мах гэхгүйгээр бас бидэнд бас өөр одоо зах зээл дээр гаргах мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боломж юу вэ? Энэ чиглэлээр бол одоо бас ярилцаад одоо цаашдаа хамтарч ажиллая гэж байна. Шинжээчд ажлын хоёр хэсэгт хуваагдсан Дархан орхон увс, Завхан аймаг болон Улаанбаатар хотод ажиллаж, Оросын холбооны улсад мах экспортлох боломжтой гэж үзсэн 12 үйлдвэрийн үйл ажиллагаанд хянан магадлага хийсэн байна. Мөн энэ хугацаанд улсын мал эмнэлэг ариун цэврийн төвөг лаборатори, Дархан уул орхон Завхан увс аймгийн мал эмнэлгийн лаборатори дээрх аймагуудын мал эмнэлгийн албаны үйл ажиллагаатай танилцжээ. За бидний эхний дүгнэлт бол Монгол улсад мал амтны халдвар түвшний талаар одоогоор 50 байна гэсэн энэ дүгнэлтийг төрийн нэрийн бичгээр танилцуулсан. Тэгэхээр та бүхэнд хандаж нэг зүйлийг онцлог хэлхийг хүсэж байна. За мэдээж махны бизнесийг өргөжүүлэх энэ талын асуудал одоо цэвэр бизнесийн асуудал. За бидний энэ удаагийн одоо ажлын удирдамж одоо цэвэр мэргэжлийн ажил өөрөөр хэлбэл Монгол улсаас Оросын холбооны улсын зах зээл дээр эрүүл аюулгүй махан бүтээгдэхүүнийг гаргах энэ нөхцөл боломж байна уу? Дээрээс нь энэ хүнсний аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг төрийн болон бус байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлт өгөх ийм л үндсэн үүрэгтэй ирсэн гэдэг онцлог.